Окей. Окей. Сайн байна уу? Өглөөний минь. За Одоо сайн л энэ өглөөний удаад минь. хоёулаа номын ярилцлага хийхгүй. Хоёулаас гарын удаад фильм дээр ярилцсан. Гэхдээ Монгол кино фильмүүд дээр ярилцахаар байна те. Тэгээд хоёулаа ярилж байгаа сонсон фильм болохоор таны зүгээс гаргасан санал болохоор Түмний нэг гэд Монголын уран сайхны киног 1962 онд хийгдсэн киног та сонгосон. Яагаад энэ фильмийг сонгох бол? Яагаад өөр Америк фильмээс ойл юу яагаад эхэлж болоогүй юм те? Харин яг Холливуд руу бол яг явандаа орж болно л доо. Аа. Гэхдээ яг Холливуд чинь нэг жоохон хүний сэтгэл зүй нийгмийн дотоод зөрчлийг харуулсан фильмүүд нь аягүй сайхан байдаг л да үзэхэд. Аа. Ихэнхдээ аягүй их тийм реклам явдаг л да. Тэ нэг жүжигчнийг л дахин тоглуулаад тийм үү? Эсвэл бол өөдтөл тоглуулдаг ш нэг жүжигчнийг. Эсвэл бол тэгэл хамгийн сүүлд Америк ялаад онгоц ирээл авч яваад тэгэл тийм үү? Дэлхийн ерөнхийдөө Америкаас бусад орн дэлхийн ертөнцөд тэнэг. Тэгээ Америк хүн л мундаг, сайн тэгэл ирээл аваад тэгэл тэнэг дэлхий Америк аваад тэгэл дуусдаг штэ. Тэгээ тиймэрхүү кино фильмүүд нь бол надад аягүй өөдтэй байдгийг үзэхээр. А яг нэг ингээд юм бодогдуулсан их сайхан фильмүүд байдаг л да. Тэрийг хоёлоо явандаа ярина. Тий. Тэгээд яг Түмний нэрийг яагаад би сонгосон бэ гэхээр ер нь бид нар бас нэг энэ Монгол улсын тухай нэг ярьж эхлэх хэрэгтэй байхгүй юу? Тэ одоо энэ ард талд зураг нь байна шүү дээ. Монгол улсын газрын зураг. Тэгээ энэ газрын зураг доторх энэ хүмүүс байна шүү дээ. Одоо Монгол улсын иргэд. Аа. Тий. Тэгээ энэ чинь нэг тэнгэрээс унаад ирсэн юм биш. Монгол улсын газрын зураг одоо хил хязгаар бас гинтл ингээл тийм үү бий болчихсон юм биш. Маш их одоо ээдрээтэй ярихад маш их төвөгтэй. Яг бол нэг тал дандаа зөв хүмүүс, нөгөө тал дандаа буруу хүмүүс байдаг юм. Одоо нөгөө нэг юугаар хэлэх юм бол дандаа ингээд хар цагаанаар явцдаг учраас юм ярьж ирсэн болдгоо байхгүй юу. Социализм бол одоо муухайч гэдэг юм уу? Эсвэл сайханч гэдэг юм уу? Тэгээд муухайнууд нь болохоор одоо яадаг юм муухай гэхээр тэгээд нөгөөд бол сайн болчдөг. Сайн гиснүүд нь одоо муу болцдог ч юм уу. Тэгээд энэ Түмний нэгийг би их багадаа үзчихсэн. Тэгээд сүүлд бас нэг үзсэн юм аа. Уга номон дээр оруулах гээд эрхчлөөг ном байна шүү дээ. тий, гурван улаан дээр байдаг тий, шүү дээ. гурван улаан дээр тий яаж одоо тийм үү одоо Америкууд эрхчлөөг тэгж хэлдэг юм бол Монголын иргэд бид нар энэ Монгол улсын иргэн энэ Монгол улсын газар нутаг дээр амьдарч байгаа өнөөдөр хүртэл одоо нэг 100 жил болж байна шүү дээ бид нар чинь. Эрхчлөөг юу гэж ойлгох юм? Ер нь бадад эрхчлөө хэрхэн үүссэн? Эрхчлөөний үүсэл бол одоо Түмний нэг байжээ гэдгийг тийм дүгнэлтэнд өгч байгаа байхгүй юу? Тэгээд тэндээсээ би чинь нэг маш их гой тэр гол дөрүүд дээр нь би маш их ажилламаар санагдсан байхгүй юу? Аа. Одоо тийм маш их ярих юмтай кино фильм байхгүй юу? Маш их ярих фильм. Тийм. Тэгээд түрүүний чиний хэлдгээр яг 62 онд бүтээгдсэн. Аа. Тий, яг эд одоо Монгол орн дөнгөж нэг социализм руу орж ирэл анхны сэхэтнүүд ихтэй сургуулаа төгсөөд анхны одоо багш нар профессорууд одоо юу байдгийг эмч одоо тий хуульч одоо инженер юу байдгийг социалист Монгол юм орчин үеийн Монгол улсыг эд яг бүтээж эхэлж өрнжих үед хийгдсэн кино фильм баггүй. А тэгтээ 1921 оныг өгүүлсэн. Болж байгаа үйл явдал кинонд болж байгаа үйл явдал 21 он багхгүй юу? Тийм байлаа. Тий, 21 он багхгүй. Яг одоо ардын хувьсгал болох гээд байж шүү дээ. Харин яг хувьсгал гарч тэгээд дараа нь сургууль соёл үүсээд гэсэн чинь 1932 он тий. Тий. Тэгээд ерөөсө 21 оноос 32 он хүртэл байхгүй юу? Тэгээ яагаад 32 он гэдгийг бас читэр ярих хэрэгтэй байхгүй юу? Аа. Тэгээд хувьсгал болж байгаа нь яг юугаараа мэдэгддэг вэ? Тэр хоёр Германы геологчд байдаг шүү дээ. Тий. Тэгээ энд одоо чулуу газар ухаж янз бүрийн одоо монголчуудын хэлдгээр нөгөө газрын ховор элемент гэдэг шиг тэрийг хайж ирдсэн. Тэгээ яг тухайн үед чинь нөгөө богдын засаг байсан. Богдын засагтаа бас гэрээтэй. Тэгээд зөвшөөрөлтэй. Тэнд одоо бидний гол дүр чимэд маань чулуу цохиж буталтагчаар ажиллаад тийм өнөөдөр ч гэсэн одоо байгаа шүү дээ. Өнөөдөр ч гэсэн том одоо уурхаанууд чулуу бутлагч тэр байтугай алтны уурхайд ус шүрсдэг хүмүүс ч байдаг гэж байгаа байхгүй юу? Тий. 100 жилийн өмнөхөөс нэрхэдэ нэг өөрчлөгдөөг. Яг л өнөөдөр тий яг л нөгөө монголчууд тийм үү газар доторх илүү дотоо алт мөнгө
зис нүүрс тэрийг гаргаж ирдэг. Тэрийн тэгэл гадаадынхаа аваа явдаг. Тий, яг хിവэрэ 100 жилийн өмнөхтэй. Тэгэхээр үзэхээр их гоё байдаг байхгүй яг өнөөдөр харагдаад байдаг байхгүй. Анд яг хөө техник технологи нь хөгжсөн гэдэг хийж байгаа гэсэн яг ингээд тэр киноны гол юуг нь харах юм бол те өнөөдрийн яг тэр нөхцөл байдалтай бүр яг адилхан байгаа даа байхгүй. Тэгэхээр одоо Америк ч гэсэндээ тэгжлэх техник технологи интернет компьютер хөгжсөн гэсэн үгтэй яг жинхэнэ Америк хүн бодлоо хөөрхий яг л хിവэрэ байгаа шүү дээ. Ярддаг юм хിവэрэ, сэдвүүн хിвэрэ. Тийм ч учраас Трампыг л одоо сонгож байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тийм. Тэрээс одоо нөгөө арай жоохон боловсралтай, арай жоохон сэхэдэн залуу одоо юу гэдгийг юм мэддэг боловсралтай нөгөө нэг эмэгтэйгээ болон Камилагаа сонгосон бол Америк орны ирээдүйд хэрэгтэй байлаа шүү дээ. Тэгээ буцаа Трампоо сонгоод тэгэл одоо тийм үү? Бай болж шүү дээ тэр нэг зөвцөө үгний дараа дараагийн зөвцөө үг гаргаад ирцээ. Тэгээд яг гол дүр ер нь бол кино фильмийг ингээд ярихад гол нь юу байдаг да? Плот гэж байдаг шүү дээ. Тэр нь бол яг одоо яг юу илэрхийлсэн, ямар зөрчил тэнд явж байгаа, ямар одоо тэр кино фильм дотор эргэлт гарч ийн үү? Тийм үү? Одоо ямар ч зохиол, ямар ч кино фильм чинь ингээд гинт эргэдэг байхгүй юу? Эргээд тэгээд шал одоо turning point гэдэг чинь тийм үү? Зэрэг эргээд шал өөр юу руу явцдаг шүү дээ. Сэдв рүү орж ирээд тэгээд кино фильм ерөнхийдөө ер нь юу гэх гээд байгаа, зохиолч юу гэх гээд байгаа нэгэд мэрэгч хэлдэг шүү дээ. Тэгээд плотинг нь бид нэг жоохон ярих хэрэгтэй. За тэгээд кино фильм ярихад бол хоёр дахь том сэдв бол хөгжим байдаг. Ямар одоо хөгжмүүд тэнд тийм үү? Одоо киноны хөгжмүүчээ болж байгаа шүү дээ. Одоо саундтрак чинь зохиол шүү дээ. Тийм үү? Бас тийм үү? Дээр үеих гээд одоо шоолоод эхэлж болохгүй шүү дээ. Чи бас л өөрийн гэсэн саундтрактай, бас л кино фильмийн ойлголттой хүмүүс авч байгаа шүү дээ. Тэгээд зураг авалтыг бас ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зураг авалт айгүй маш сайн байхгүй юу? Тэрний нэг юм. Одоогийн ч кино фильмүүд ийм гой зураг авалт байхгүй. Яг тэгвэл зураг авалтан дээр биш шүү дээ. Яг чимдийн гол дүр чимдийн ингээ нүрийг бүтнээр нь харуулж байгаа байхгүй юу? Харин яг бүтнээр нь харуулсан дээ. Тэгж дүүрэн. Энэ чинь маш их чухал байхгүй юу? Тий. Ер нь бол Холливуд одоо тэр хинээс гаралтай л да. Бас ингэж хүний дүүрийг ингэж бүтнээр нь гаргадаг. Тэр чинь маш их чухал байхгүй юу? Тэр юун дээр их гардаг юм да. Одоо нэг хиний тоглосон Бронсны тоглосон нэг барууны Wested болсон нэг явдал гэдэг нэг фильм байдаг шүү дээ. Once Upon a Time in the West гэдэг. Тэрэн дээр яг нэг хамгийн сүүлнэгэд буудцдаг шүү дээ хоёр. За би тэрээс үзег үү. За. Бид яг ингэж нүрийг ингэж гаргадаг байхгүй юу? Айгуу чухал байхгүй хүний нүрийг бүтэн гаргах. Тий. За. Тэгээд иргэдэд хоёр дахь нь бол холоос бас их гоё юу зураг авалт. Одоо тэр чинь нэг чимдэг тийм үү шуудан хүргээд буцаж явахт нь нэг дөрвөн нөхөр очиж бодоо олох гэж байгаа шүү дээ. Тэр дөрөв ингээд морьтой ингээд чимдэг ингээд мориортой байх нь ингээд тойрдог шүү дээ. Тэрийг маш холоос зураг авсан байгаа биз? Тийм эс харин. Тийм бүр тэр уулан дээрээс авсан байгаа байхгүй юу? Холоос. Тэгэхээр энэ зураг авалтууд аюул сайн байхгүй юу? Гайхамшигтай. Тийм. Иргэдэд дээрийн фильмүүдийн зураг авалтууд нь яг тиймэрхүү байдаг санагдаад байна. Би дээрийн фильмүүдийг үзсэн. Аюул сайн. Одоо жишээлбэл тэр нэг юун дээр ч гэсэн ардаа илч дээр ч гэсэн гэдэг морьтой цагаан морьтой зүхтаадаг шүү дээ. Тий. Тэр морьтойд авах чад яг хажууд нь ингээд зураг авч байгаа шүү дээ. Тий. Морь бол их хурдан авч байгаа шүү дээ. 50-60 км/цаг авч байгаа шүү дээ. Тэгэхээр хажуу талд нь ингээд авч байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол тэр үеийн ягдаа мэдээж одоо тэгэл хойдлын Орос хөршүүдэл зааж өгнө шүү дээ. Техникээ өгнө шүү дээ. Бид нар чи ямар тэнгэрээс бидэрт ямар киноны техник хэрэгсэл унаад ирэх ш. Тэ. Тэр үе чинь тэр Холливуд ч гэсэн 60-аад оны кино фильмүүд нь тийм ч сүрхий байгаагүй өнөөдөр шиг. Тий. Ойролцоол байсан байхгүй юу? Орос ч маш сайн байсан байхгүй. Одоо Тарковскигийн үе шүү дээ. Тарковский ч одоо амар зургууд авалтж ийжлээ. За Куросава гэдэг Японд бас айхтар зураг авалтууд явж байлаа. Тэгэхээр манай энэ зураг авч ирсэн явж ирсэнгийн тухайн үеийн бас зураг авалтууд бол бас Оросын Тарковский одоо Solaris гэдэг мэдэн шүү дээ тийм үү? Solaris гэдэг янз бүрийн Куросава тэнци Японы нөгөө янз бүрийн самурайнуудаараа хийдэг. Шиг нөгөө хэн болоод нөгөө Ингмар Бергман байна. Нөгөө 7 дахь юу гээд тамгалал гэдэг манайх ч загмаа гэж буруу орчуулдаг гэдэг. 7 дахь загтлын тамгалал багхгүй юу? Тийм. Тэгэхээр ийм яг ийд гоё кино фильм өстой жинхэнэ өстой хөгжлийн дээд зэгтээ хүрсэн байх үед
Монголд бас яг амар сайн фильм хийж байгаа байхгүй. Тэгээ зохиол нь тэр Ванган гэж хүний зохиол байхгүй. Бид нар энэ Тийм Ванган бэлээ. гэж хүнийг маш их ярих хэрэгтэй байхгүй. Энэ бол Бид нар ерөөсөө яддгүй юм биш үү? үнэхээр чухал хүн байхгүй. Өнөөдөр Ванганыг үзгэр нь Вангантай адилхан кино зохиол бичсэн хүн ерөөсөө байхгүй. Монгол улсын түүхэнд байхгүй. Тий. Бид нар Монгол улс ярьж байгаа шүү. Нөгөө үлгэрийн Монгол биш шүү. Би Монгол ярих юм бол одоо тэгээд эцэг өгдөө эцгэл явчихна шүү дээ. Тий. Бодит Монгол улсын Монголын иргэдийн түүх. Монгол улсад иргэн хүн яаж үүссэн? Тийм үү? Одоо пассворттай, бүртгэлтэй иргэн хүн сууршилтай. За тэгэхээр Ванган бол ийм байлээ. Би чинь Улаастай хотод очиж ирсэн. Тэр нь бол ховдод очих надад их чухал байсан юм. Тэнд бол манжийн юу гэж байдаг байхгүй юу? Одоо манжийн юу гэдэг лээ дээ? Хэрэмч үлөө, самч үлөө. Юу болохоор Улаастад бас маш том бас манжийн одоо юу байсан байхгүй юу? Том хот байсан. Тэгээ Улаастаа бол манжийн үед бол маш том хот байсан. Тэгэхээр бид нар ерөөсөө 21 оноос өмнө бол одоо монголчууд хүйн нэглэрээ байсан гэдэг бол бүр арай дэд худлаа байхгүй. Хэцээж хүйн нэглэр байгаа. Яг бол манжийн соёл маш их ороод ирчихсэн байсан. Тийм ч учраас социализм боломжтой байсан байхгүй. Одоо Ванган яагаад ийм боломжтой байна вэ? Яг манжийн соёл бас Ванганд явж байгаа байхгүй. Тий. Тэгээд Оросд сураад энэ бүр сайхан болчиход ирж байгаа байхгүй. Тэгээд сайн зохиол хийж байгаа. Тэгээд Ванган ч өөрөө Улаастад очиод Ванганы музей гэж байдаг байхгүй. Тэрийг Монгол хүн гэж ирээч юу. Монгол улсын иргэн болгоно. Би нөгөө Монгол хүн гэж яагаад дургу гэвэл Монгол улсын иргэн гэвэл их амар байдаг байхгүй юу. Монгол улсын иргэн гэчихэр чи одоо бурят, казак, тийм үү, Тува, Халимог, Ойрд одоо тийм үү өвөр Монгол бүгдээрээ орчдөг байхгүй юу. Тэгэхээр их амар байдаг байхгүй юу. Монгол улсын иргэн гэвэл Монгол хүн гэж тэр чинь тэргүй байхгүй юм чи. Хайгаад бид нар олохгүй юм чи. Тий. Бид нар чи Монгол хүний чи хайгаад тэгээд олдохгүй казак, бурят, өвөр Монгол гурвал гараад ирсэн шүү дээ. Тэгээд манж, тэгээд Ойрд гараад ирсэн шүү дээ. Тий. Алтай улсын хүмүүс энэ төр. Тэгээд энэ Ванган гэж юм бол музейг нь үзэхэд маш их сонирхолтой байсан. Яасан гэсэн Ванганд багад нь одоо Ванган чинь одоо 40-од онд байлаа шүү дээ. 30-40-од онд 60 онд кино фильм хийж яана гэдэг 40-од оны одоо залуу байгаа байхгүй юу? 40-50-од оны. Тэгэхэд өвөө нь аав нь биш шүү. Өвөө нь номын тавиур хийж өгчээсэн гэж байгаа байхгүй юу? Улаастаа. Тэгэхээр чи энэ чинь одоо ямар хүмүүсийн тухай бид нар ярих гэдэг юм. Тийм үү? Номын тавиур манжийн тэр том одоо хотод. Тэгэхээр баг наснаасаа манжийн соёлд өссөн байгаа. Манжийн соёл гэсэн цаашгаа хятад болоо явчих шүү дээ. Күн. Тэгээд Оросын том соёлтой тулгарч байгаа. Орос чинь 40-50-д онд очих чинь Орос орн чинь нөгөө уран зураг мундаг зурдаг нөгөө сонгодог классик хөгжмүүд, дөөр, драм тийм үү? Орос чинь бол амар байлаа шүү дээ. Нобелийн шагналыг 20-од оноос аваад эхэлчихсэн. Физик, математиктай агуу байлаа. Тийм. Эндээс хөргө социализмын монголчууд нөгөө гончих сумлаа, нөгөө амгалан хэн байдгийг тийм үү? Хөгжмийн удирдагч сурах гэдэг юу сурах гэдэг тийм үү? Тийс явцгаалаа шүү дээ. Уран зураг сурах гэдэг. Тэгэхэд Орос чинь бүх зураг зураад дуусчихсан. Бүх хөгжмөдөө зохиод дууссан байсан байхгүй юу? Шостакович бүх хөгжмөдөө зохиочихсон. Тэгээд төрхий манай эндээс ч бас балет сурах гэдэг охид хөгүүд явж ялаа. Тий, Оросын соёл бол одоо манжийн соёлын дараа орж ирсэн байхгүй юу? Тэгэхээр бид нар манж Оросын соёлын ингээд тийм холимог өнөөдөр ингээд яваад байгаа. Монгол улс гэдэг бол манж Орос хоёрын соёлын холимог. Өнөөдөр хэвээрээ ямар ч өөрчлөлт байхгүй. Тэндээс сурсан жоох юмнууд бол гадагшаага манай Монгол үндэсний юм манай одоо Монгол соёл энэ төргээд гадагшаага тэгж тараагаад байгаа байхгүй юу? Тийм. Тийм. За Ванган бол ийм чухал хүн. Тэгэхээр Улаастад очих юм бол Вангандаа танилцсан. Ванган бол мундаг зохиол бичсэн. За ингээд Ванганы энэ төмний нэг гэж энэ зохиол. За төм гэдэг бол 10,000 гэсэн үг явж байгаа шүү дээ, тий? Төмөн гэдэг. Тий. Монголын үг шүү дээ. Казак, Киргизийн үг төмэн гэж тий 10,000-ын хэлж байгаа. Тэгээ 10,000 хүн дотор
одоо нэг шүү 10,000 нэг шүү гэж байгаа байхгүй юу. Тий. За чимэд маань бол за яг нь ядуу ерөнхийдөө адуучин залуу. Тий ноёны адуу хариулдаг. За хоёр дахь одоо протагонист байхгүй юу? Чимэд чинь. За чимдийн эсрэг дүр бол антагонист гэдэг шүү дээ. Тий антагонист нь гүрсэд байхгүй юу? Гүрсэд болохоор Фёодрын хүүхэд баяны хүү. Тий бичиг үсгтэй. Одоо нөгөө манжтай сууд Монгол ноён манж ноёнтой харьцаж байгаа учраас бичиг үсгээр харьцахгүй болдгоо. Тэгэхээр заавал манжууд Монгол ноёдыг бичиг үсэг сурах гэж шаарддаг байхгүй юу? Тэгээд Монгол ноёд бас хүүгээ бас бичиг үсгтэй болгодог байхгүй юу? Одоо манжийн ноёдуудтай харьцахын тулд бичгэн харьцаа, албан бичгээр харьцсан шүү дээ. Тийм. Ном бичих гэж, ном унших гэж бичиг үсэг сурж байгаа биш байхгүй юу? Тийм, албан бичиг. Тэгээд тэрэн дээр маш их албан бичих гардаг шүү дээ. Тийм. Тэгэхээр гүрсэд бол ерөнхийдөө яг өнөөдрийн их хурлын гишүүдтэй яг л адилхан байхгүй юу? Одоо нөгөө ээж аав нь феодал болчихсон. Тэдний хүүхдүүд чи одоо их хурд сууж шүү дээ. Гүрсэдүүд. Америкт сураад дипломтой болоод төрөд ирчихсэн. Тийм үү? Ааваараа арын хаалгаж байгаа төрийн мөнгөөр Америкт сураад дипломтой болж ирээд эренгүүд нь аав нь одоо аль намын байдгийн хуучин их хурлын гишүүн байсан аав нь шууд их хурлын гишүүн болгож байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөдөө хурлын одоо энэ гишүүдийн залуучууд болов 40-оос доош насныхан бол ерөнхийдөө дандаа гүрсэдүүд байхгүй юу? Чи тэгж ойлгох хэрэгтэй. Яг бол феодалуудын хүүхдүүд байхгүй юу гэж байна. Тэгэхээр өнөөдөр 100 жилийн дараа феодалын нийгэм яг л хэврээ байж байгаа байхгүй юу Монгол. Чи нэр нь л өөр болохоос биш тэд нар гүрсэдүүд л байхгүй юу? За 3 дахь чухал дүр байгаа. Эмэгтэй хүний дүр. Би чинь одоо энэ хоёр эрэгтэй хүний хүчний харьцааг чинь зөөлрүүлж тэн дотор яах ёстой? Энэ хоёрыг зөөлрүүлж хооронд нь холбох ёстой. Хин хэнийг ойлгох ёстой. Маш чухал дүр бол одоо түлхүүр дүр гэж ярьдаг шүү, тийм үү? Key role нь бол тэрмаа байгаа. Тэрмаа бол хончим феодалын гүрсэд феодалын малыг хоныг хариулдаг. Тийм. За энд бол нэгэн феминизм гарч ирнэ. Ярих юм маш их. Тийм. Яг л гүрсэд шууд эхнэрээ болгоод авч байгаа шүү дээ. Хүчээр. Тийм. Гэтэл хэн болов? Зэрмаа бол чимэдтэй хайртай. За ингээд энэ 3 дүр одоо гараад ирлээ шүү дээ. Чухал 3 дүр. За цааш нь. За дараагийн дүр нь болохоор маш осолтой дүр байхгүй юу? Ерөнхийдөө кино фильмийн сэтгэл зүйг илэрхийлсэн нэг чухал дүр байгаа. Энэ бол Чимдийн ээж байхгүй юу? Чимдийн ээж бол маш осолтой дүр байхгүй юу? Тийм. Юусе Чимдийн ээж л энэ кино фильмийн гол чухал дүр байхгүй юу? Өөрөлд Чимдийн цаашид өөрийгөө авч явах өөрийнхөө амьдралыг шийдэх тэр эрхчлөө нөгөө талд ээжигээ яанда гэсэн сэтгэл зүйн том травма тэр хоёрын дунд Чимэд маш хэцүү байгаа байхгүй юу? Уул нь сайн ээж байсан бол миний хүү яв амьдрал тийм үү? Ээж нь яах вэ ингэж болгоноо гэсэн бол Чимдэд айгүй хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгэхгүй ээж нь ингээл уйлаад зовж янда тэгж янда гэл ингээл зовлонд хожоод байгаа шүү дээ. Тэр чинь хүүд айгүй хэцүү байхгүй зүрхэнд нь. Тийм ингээл нэг зовсон ээж зоригтойхон шиг яв гэж хэлчихгүй. Одоо Солонгос ядад Японы ээжүүд ч юм уу тэгэл явл гэж байгаа шүү дээ. Би ингээд тест өлссөн ч гэсэн ингээд өчрөө олноо. Монгол ээж их осолтой байгаа байхгүй юу? Тийм. Юу одоо яг өнөөдрийн одоо амьдрал яг харагдаж байгаа байхгүй юу? 100 жилийн дараа яг хэврээ байгаа байхгүй Монгол ээж нар. Тэ. Ер нь бол Монгол ээж нарт хүүхдүүдтэй 3 сэдвийг битгий яри гэж бүр хэлмээр байна. Нэгд битгий хүүдээ тийм үү? Залууч хөгшинж зовлон битгий тоочж байгаа. Бүх ээж нар битгий хүүхдүүдтэй зовлон тоочоорой. Хоёрдугаарт бүх ээжүүд хүүхдүүдтэй битгий мөнгө яриарай. Хөөхий тэгэл чинь ээжтэй одоо тэгэл одоо Солонгос явцсан Чимдүүд гэсэн байгаа шүү дээ.
ээж рүүгээ мөнгө зауулна. Америкт гар дүрэн чимдүүд байна. Тэдний хажуугаар хүрсэдүүд сураад MIT, Harvard-ын дипломтой болж хурж ирэл их хурд орчж байгаа шүү дээ. Хүрсэдүүд. Чимэд Америкт хэцүү байгаа шүү дээ. Нөгөө ээж нь юм зовлон тоочоод байдаг. Мөнгө явуулгаад байдаг. Тэр маш их одоо залуучууд ерөнхийдөө гэр орон руугаа мөнгө явуулах гэж гадагшаа явж байгаа шүү дээ. Хөөх. Гэтэл тэрийг чимэд шиг юм эрхчлөөтэй болох хэрэгтэй байхгүй юу? Чимэр бишүүд тэнд явж шүү дээ. Одоо чимэд болох хэрэгтэй байхгүй юу? Одоо эрхчлөөтэй. За 3 дахь самд сэдв бол ээж нар хүүхдтэйгээ бити алтан мөнгө яриарэ. Алтан гэмиг, алтан бөгж. Тэгээд нэг дээл ойлгох гэсэн юу вэ? Тэгэл ерөөсөө хүүхдээ маш их мөнгө төгрөгийн алтан мөнгөний ингээд дарамтанд оруулж байгаа. Тэгэл уйлсан, зовсон, өвчин туссан. За тийм ээжийн хүүхдүүд бол ерөөсөө тэгэл дуусч байгаа байхгүй. Одоо энд нэг траума орчиж байгаа байхгүй. Тэгэл хурдхан шиг хүнтэй хурдхан шиг хүүхэд гаргах юм уу? Одоо ээжигээ баярлуулах гэдэг нь шүү дээ. Тэгээд бушгаас нэг газар руу явж мөнгө явуулдаг ч юм уу? Алтан эм бүгж авч өгдөг ч юм уу? Одоо миний нэг танилын нэг эмэгтэй ээжтэй одоо алтан эм бүгж авч өглөө гэж байгаа байхгүй. Тэгээд би өстө хөөрхөн амт гэж бодож байгаа. Тэгээд бүгд алчж байгаа байхгүй. Өнөөдөр яг хөшиг гэж яах гэдэг. Тэгэл хүүхд ерөөсөө Монголын залуучууд чинь ингээд баларж байгаа байхгүй. Энэ ээж бол амар жохот төр шүү. Нас орсон учраас одоо цаашаа чимэд чинь яаж байгаа байхгүй юу? Явна. Тэгтээ бөөн траума. Тийм. Ээж минь санаанд л бодогдоод байх юм гэдэг байгаа байхгүй юу? Ажиллаж чадахгүй байгаа байхгүй юу? Тийм. Ажиллаж чадахгүй шүү дээ. Тийм. Ерөөс бүр ингээд. Тэгээд тэр трауманаас одоо манай чинь яаж одоо гарах вэ? Маш хэцүү асуудал. Өнөөдөр бол бүр яг ярих ёстой сэдв байхгүй юу? Харин тийм бол өнөөдөр ингээд Монголоор дүү. Нөгөө 3 сэдвийг яриад зовж гин өвчнөслөө мөнгө төгрөгддөө байна. Алтан эмэг бүгжтэй ч одоо болсонгүй одоо юу гэдгийг. Ийм хаана ийм ээж нар гэдэг дэлхийд мэдэхгүй. Ёстой санаа. Харин тийм. Гэтэ яг тэр яг нөгөө үнэхээр яг цөөхөн л байгаа тиймэрхүү ээж нар. За миний мэдгээр л миний одоо бүх ээжүүд юм уу те. Ерхэд яг одоо энэ нөгөө чимдээ ээжийн дүрээр гарч идэг. Тэгээ чимдээ ээж өчтөрөөс нь яг тэр текстнээс би яг одоогийн Монгол ээж нар биш те. Харин тийм. Ээж нь зовж яан даа гэдэг ингээд байгаа байхгүй юу? Тий. Тэгэл өөрхий гэрийн мод яриад. Чимд ч болохоор жоохон олсон мөнгө байгаа шүү дээ. Нөгөө чулуу зохиод гадаадын уул уурхайн компаниудад ажиллаж гисэн шүү дээ манай чинь. Тийм. Гадаадын уул уурхайн компаниудад ажиллаад өнөөдөр ч гэсэн тийм Монгол залуус зөндөө байгаа шүү дээ. Уул уурхайн компаниудад ажиллаад хэдэн төгрөгтэй болсон. Одоо энэ хэдэн төгрөгөө чимд чинь өөртөө зориулах гэдэг шүү дээ. Яагаад өөртөө зориулах гэж байгаа? Яг одоо тэр германуудтай яриад байж хахад германууд чинь чи том яриад Монгол улс том яриад эцсээс чи уншиж бичиж чадахгүй шүү дээ. Тий, яг тэгдэг шүү дээ. Чи уншиж бичиж чадахгүй бол эцсээс чи тэгэд хинч шүү дээ гэж байгаа шүү дээ. Тэр чинь ойлгож байгаа шүү дээ. Бичвэсгтэл болох хэрэгтэй юм байна. Тэгжэл хүн болох юм байна. Тэгээ нөгөө олсон жоохон мөнгөөрөө бичвэсгтэй болох гэдэг байгаа шүү дээ. Ээж бол наад гэрийн мод аваад тэгээд эндээ сайхан ингээл хоёлаа сайхан. Чимд чинь толгойд юм орцсон. Урагшлах хэрэгтэй юм байна. Би чи өөрөө ингээд нэг л их Монгол сайхан нутаг эд баялагтай, малтай, хойтой, Монгол хүн ер нь бол Монгол улс гэдэг чинь ста мундаг гэл ингээл бид нар гомн жаргалтай байна гэд хөөрөөд исэн чинь ёстой тэнийг юм байна гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. За тэгээд нөгөө нэг хэний их хурлын гишүүн охины хүүгийн ааваас очиж гуйж байгаа шүү дээ. Тий. Мөнгө өгöd мөнгөний нүгийг надад бичвэсэг зааж өгөөч. Нөгөө хөгшин намын их хурлын гишүүн байсан нөхдүүд чинь айлын хүүхдэд өгөө гэж байгаа байхгүй юу?
Энэ сайхан Монгол залууд бичиг үсэг зөгөөд цаад өгч ирэхгүй байхгүй. Яг л манай одоо хуучин энэ феодлууд байхгүй юу? Зөвхөн өөрийнхөө хүүхдийг явуулдаг. Зөвхөн өөрийнхөө хүүхдийг дипломтой болгоод миний хүүхэд авиас чадваргүй ийм авиас чадвартай хүний хүүхдүүд явж сурсан дээр гээд явуулж чадахгүй шүү дээ. Тэгэл өөрийнхөө тэнэг хүүхдүүдийг яаж ч нэг Америкийн дипломтой болгоод их хурл руу орлоо суулгацсан. Нөгөөд бол нийгэм рүү гараад ажиллаад хөдөлмөрлөд мөнгөтэй болж ажиллаж чадахгүй. Авиас чадвар байхгүй. Тэрийг аавч мэдчихэж байгаа. Тэгээ одоо тэгэл их хурл суучихсан. Тэгээ тэр их хурл сууж байгаа хөрслүүдэд их хурлын гишүүний цалин хэрэггүй шүү дээ. Феодлын хүүхдүүд хангалттай мөнгөтэй байх шүү дээ. Тий. Тэ тоохгүй шүү дээ их хурлын гишүүний цалин чилцэхгүй шүү дээ. За ингээд ерөнхийдөө Монголын нийгэм ингээд энэ кино фильмэр чинь ингээд зүгээр өнөөдөр ингээд гараад ирж байгаа байхгүй юу? Чи зүгээр дөрөв болгоноор л өнөөдрийг хараад байна. Тийм билээ. Тий 100 жилийн өмнөхийг л харуулж байгаа шүү дээ. Тэр 100 жилийн дараа яг хэврээ байж байгаа байхгүй юу? Бүр муухай болцсон байж байгаа байхгүй юу? Бас тэр үеийн хүмүүс чинь бас жоохон гинэн цагаан тусрахгүй байгаа шүү дээ. Нэрлэхүү, чимхий тийм үү? Одоо ч байхгүй шүү дээ. Тийм мэдэхгүй шүү дээ. Тэнгүүтээ тэр яг тэр 62 онд чи 32-ны юг харуулж байгаа. 62 онд найруулагч яг энийг хараад яг одоо үеийн Монгол одоо эн чинь хэдэн жил бараг 100 жил болчихлоо ш тий. Бараг л боллоо ш. Тэгэж ингэж нөгөө энэ зохиолыг бичиж гаргаж ирсэн гэхээр зохиолчийн хувьд бол надад найруулагчийн хувьд вангаа хувьд болохоор надад нэлээд сүрхий санагцсан. Тэгээд үгүй ванган бол үнэнхээр сайн шүү. Тэгээд энэ ном их уншсан. Монгол байхгүй байхгүй ванган шиг. Тэгээд нэг сонирхолтой нь би ерөөсө тухайн жишээ нь одоо нөгөө нацаг зүйл гээд яриад байдаг тийм вангангийн талаар ерөөсө нэг ч би ерөөсө сонсож байгаагүй юм билээ. Энэ фильмийн талаар нь яг төмний нэгээс сонсч үзмэл зохиолчийн талаар ерөөсө тэг сонсож байгаагүй юм. Яг тэр Японы Куросава, Скандинавын Шведийн Бергман, Оросын Тарковский тийм үү? Тэдэртэй л энэ зэрэгцэх зохиолч шүү. Кино зохиолч шүү. Чи кино зохиол хийсэн байхгүй юу? Яг бүр зориуд зорж тийм гайхамшигтай. Ванган үнэхээр сайн шүү. За ингээд яг одоо тэгээд яаж ийнө? Одоо тэгээд нөгөө хин чимдийн дарга одоо чимд чи бас нөгөө морины үн харилцаан дотор нөгөө олсон хэдээр ер нь хурдан морил одоо хэрэгтэй байна гэдэг нэг үгнээс сонсож байгаа шүү дээ. Ер нь бол одоо цаг зам хавсгал гарч байгаа янз бүрийн болж байгаа. Ер нь одоо цаг нэг сайн машинтай болохгүй шүү гэж л хэлж байгаа байхгүй. Чи нэг сайн жиптэй болохгүй шүү. Тийм. Дахиж бизнес хийгээд хэрэгтэй. Тийм үү? Тийм. Алин болгоо одоо таксихаар явах юм гэдэг шиг юм болж байгаа байхгүй юу? Тийм. Тэр үе чинь тэр үе чинь машин чинь тийм байхгүй шүү дээ. Хэдэн жилийн дараа л Оросоос машин техник орж ирж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд морины юун дээр нүгэл цай ямс өснө нэг морьтой болоод тэгээд тэрэн дээр харин азаа нэг хүнтэй танилцж байгаа шүү дээ. Тэр Максар гэж хүн. Тий. Яг одоо ардын засгаас тэр суманд тэр аймагт юу байгуулах гээд одоо соён гэгэрүүл түгээх гээд соёл түгээх гээд тийм үү мэдлэг түгээх гээд ирсэн байгаа шүү дээ. Тэгээд одоо сургууль бас байгуулах ёстой. Хүүхдүүдийг сургууль суугаад бичих өсгтэй болох ёстой. Нийгмийн одоо ажилтнууд багхгүй гэдэг чинь. Тийм. За тэгээд чимдийг ерөнхийдөө заа чи одоо явж бичих үсэг сураад үсэг тий. Бичихтэй болоод ирээрээ. Тэгэхээр тэн дээр яг эрдэм сураад гэдэг. Гэхдээ эрдэм мэдлэг хоёр нөгөө би ялгаатай гэж хэлсэн шүү. Харин тий. Яг тэгээд зүгээ ярьжсэн. Тийм ээ. Чимд бол эрдэмтэй байхгүй юу? Шудрагаас зориг тийм үү? Төвчээр хадуужил маш их эрдэм байгаа шүү дээ. Гол нөгөө нэг мэдлэг хэрэгтэй байхгүй бичих үсэг мэдлэг. Мэдлэгтэй болчих юм бол тэр ёс суртахуунтай болох хэрэгтэй байхгүй мэдлэгээр ёс суртахуунтай болчих хэрэгтэй. Тэгвэл нөгөө нэг тэр шударгаас зориг хадуужил дэвчээр одоо юу гэдэг тэр бүгдийг зөв хэрэглэх байхгүй. Мань чи буруу хэрэглэх гэдэг шүү дээ. Тийм. Нөхдөд устгах чигээд байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэр чинь болохгүй байхгүй юу? Тийм. Тэгэхээр нөгөө дарга одоо Максаргай мэдээд чи ер нь эндээ нэг юм хийгээд ирчихээ. Тэгвэл чи тэгэл өстой ийм болно гэдэг шүү дээ. Тэгээ явж байгаа шүү дээ. Тэгээ бичиг үсэг сурчрээд тэгээд яаж байгаа вэ? Сургууль байгуулж байгаа шүү дээ.
сургууль байгуулад тэгээд одоо анхны багш одоо болж байгаа шүү дээ. Тийм. Тэр сумандаа тэр аймагта анхны одоо багш болоод тэгээд юу болж байгаа шүү дээ. Одоо яг ажилдаа орж байгаа шүү дээ. Яг ажилдаа орж байгаа байхгүй. За энэ хүртэл байж шүү дээ. Маш гоё ахгүй юу? Яг үгүй би философийн одоо философиныхаараа тийм үү бодлоор ботсон байхгүй юу? Аа. За энд одоо юу болоод байна? Энэ дөрүүд юу болоод байна? Яагаад байна? Тийм. Цаана нэг юм надад ингээд мэдрэгдээд байгаа байхгүй юу? Тэгээ цаана. Тэгээ нөгөө янз бүрийн кино фильмүүд үздэг, янз бүрийн ном уншиж энэ амар философик хүн чинь одоо философик болохгүй шүү дээ, тийм үстэй. Тэрс одоо тийм байсан тэр мод айсны дөр энэ манай талын дөр сайн дөр муу дөр тэгээд төгсөв байж болохгүй шүү дээ, тийм үү? Яллаа. Бид ялав тэгээд дуусаа. Фиатлын хүү сайн хүү одоо юу гэдгийг эсвэл юуны хүү сургуулийн багш сайн тэгээд дуусаа. Тэгэхгүй байгаа шүү дээ. Ялыг магсар хэлээд байгаа шүү дээ. Чи сая ингээд юугаа ирсэн албан бичгийг олшруулдаг шүү дээ. Баахан нөхдүүдийг суулгаж байгаа. Хуучны багшин ламдрыг суулгаж байгаа. Тийм. Чи эдрэг устгах гэдсэн амар хэрэгтэй байгаа гэдэг шүү дээ. Харин тийм байл гэдэг шүү дээ. Тэгэхээр хуучин үе залуу үе хоёр чинь ингэж зөрчилдөд байхгүй. Өнөөдөр чинь залуучууд хөгчүүдийг хараад уур нүрээд байгаа шүү дээ. Тийм. Тэ одоо эднэр л өрн багж устчихвол өгчих юм бол одоо биднээс гоё орно гэх гэдэг шүү дээ. Тийм. Ээж аваагаа харахаар уур нүрээд л гадуур яваа хөгчүүдийг уур нүрээд автобусны дотор хөгшин хүн харж уур нүрээд тийм үү? Уур шүү дээ. Залуу хүн чинь тийм байдаг байхгүй юу? Шинжилж өөрчлөх хүсэлтэй анарх байдаг байхгүй юу? Аа. Тийм. Одоо 90 онд бас тийм анарх залуучууд гарч ирсэн байхгүй юу? Тэрийг ойлгоогүй бүгдийн сайд болгочихсон байхгүй юу? Төрөө умгаагаад тэгээд тэдэртэйгээ нийлдээд ингээд ховлдаа тэгээд ховжил мөвжил хийгээд баяж явчихсан байхгүй. Тэгээд өнөөдөр нэг феодлууд хүүхдүүдээ Америк сургаж ирэнгуудаа их хурлд гишүүн болгоцсон. Их хурлаар дүүрэн одоо биелээд байгаа шүү дээ. Гүрсдүүд байгаа гэж. Тийм. За тэгээд би философийн хувьд бодохгүй юу? За энэ фильм нэг философи яваад байна. Ванган хэрвээ өнөөдөр амьд байсан бол бид тэр айгүй хэм ярих байхгүй юу? Яриад дуусахгүй. Транч манганы төвчний хүн Монгол оронд Монгол улсад төрсөнгөө. За одоо бол тэд рүү ганц байхгүй. Тийм. Битүү мухарсаг, битүү бөө. Битүү одоо тэгээд мухарсаг гэдэг. Зохиолч тэгээд байгаа хүмүүс нь хүртэл энд амар мухарсагтэй шүү дээ. Тэгээд хэн блэ нэг аавсгэр ихс нэг зохиолч гэдэг юм аа. Битүү мухарсаг. За тэгээд ингээд чимэд тийм үү? Чимдийн одоо чиглүүлэгч мастер магсар хайрт өсгөө гэж хэлэх юм уу юу гэх юм. Гэхдээ чимдээсээ илүү эмэгтэй нь илүү хайртай байгаа байхгүй. Энд чинь аюул чухал байхгүй. Юм нь бол хоёр хос байхад эрэгтэйгээс илүү эмэгтэй нь эрэгтэйдээ хайртай байвал цаашаа явдаг байхгүй. Эмэгтэй хайргүй бол тэгэл дуустдаг байхгүй. Тэгэл одоо алтан мөнгө эд бараагаар л тогтоон шүү дээ. Тийм. Тийм үү. Нөхөртөө хайргүй эмэгтэй шиг балан амьдрал байхгүй. Тийм учраас хосуудын эмэгтэй нөхөртэй хайртай байх хэрэгтэй. Тэр аюул чухал. Монгол ахтай тэр ихтэл явж байгаа юм чи. Эрэгтэй хүн хайртай эмэгтэй нь хайргүй бол тэр дуусаа. Явдаг юм байл л дээ. Цаашаа тийм. Эмэгтэй нь маш хайртай байх хэрэгтэй. За тэгээд энэ гурвын чинь Тринити байхгүй юу? Чи нөгөө юу Матриксыг үзсэн биз дээ? Тийм, Матриксийн гурван дэх байхгүй юу? Чимэд чинь Нео байхгүй юу? Улс орныг авч өгч байгаа шинэ үеийг ахимдагч байгаа. За. Юу байхгүй юу? Хин чин болохоор магсар чин болохоор одоо магсаргүй чинь юу байхгүй юу? Морфос байхгүй юу? Тий. Морфос чинь Неод чиглүүлж өгч байгаа шүү дээ. Нео бол зүгээр нэг компьютерийн хакер тгий залуу шүү дээ. Тийм. Тэгээд тэр чинь Нео чи тийм үү? Чи реалитиг чи мэдэхгүй шүү дээ гэдэг чинь тэр байхгүй юу? Тэгээд нөгөө нэг туулааны тийм үү?
замыг даг гэлдэг шүү дээ. Тэ. тий. Тий, тий. Дагаас илүү нөгөө чамдаг гэдэг баха тий. Аа. Тэгээд за тэгээд нөгөө 3 дахь Тринити нөгөө эмэгтэй чинь Цэрмаа байхгүй. Тий. Цэрмаа чимдэд тайртай. За одоо ингээд эр хүн чинь энэ хоёр л жохол байдаг байхгүй. Тэр ээж аамаа гэр орон ах トゥ хамаатаас тэр чиг хэрэггүй байна. Мастер хэрэгтэй. Энийг чинь чиглүүлж өгөх. Үзээч мастер болохгүй шүү дээ. Хоёртон чамайг хөтлөө хайрладаг хайртай эмэгтэй хэрэгтэй. Тэрүүгээр чиний сэтгэл зүрхий чинь барьж явдаг байхгүй. Яг. Буян зөөлөн явуулдаг байхгүй. Мастер бол бүтээ сурал гэдэг байгаа шүү дээ. Нөгөө талд орой нөгөө эмэгтэйгээ тэгээ тийм үү уян зөөлөн бас лавтах хэрэгтэй шүү дээ. Тэгээ нөгөө нэг хин чин Неог чинь жихэнд нэрэл хэлээд байгаа шүү дээ. Нео ч ингээл мангартаад байгаа шүү дээ. Чимэд чинь мангартаад байгаа шүү дээ. Хэрүү өтер гэдэг. Цармаа яваа гэдэг. Тэгж байгаа шүү дээ. Тий. Максаргадаа болохоор тэд нар босдох чи өтер гэдэг. Тэд нар яатай гэдэг. Мусан ламнаар өтер гэдэг тий. Максар цаан чиглүүлээд. Тэгэхээр чимэд бол Нео ахгүй юу? Тийм байна. Чамд гой бууж байгаа биз? Философи гэдэг чинь юм гоё байхгүй юу? Юмыг ингэж айхтар гэрхаагаар хардаг байхгүй юу? Зүгээр нэг өнгө төрхөнд хуурдагддаг, гадаргуунд хуурдагддаг хүмүүс биш байхгүй юу? Философичд. Тэрээс чинь философич 3000 жил өнөөдөр ингэж байдгаараа байгаад байна шүү дээ. Хаагуур энэ төр битүү философичтэй шүү дээ. Эдгээр бүгдээр одоо байхгүй л дээ. Тий. Миний одоо тийм үү эдгээр чинь бидний мастеруд байхгүй юу? Тий, би чи мастеруудтайгаа миний одоо морфис баггүй юу? Бүгдээрээ морфисуд гэдэг. Тэгээ бидний одоо номноос нь би өөрөө номыг уншиж өөрөө тийм үү? Морфис мэд өөрийгөө одоо бас бэлдэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм гоё 3-4 байхгүй юу? Гайхамшигтай байхгүй юу? Чимэднио Максар морфис Цэрмаа Тринити. Чихэнд намдаа шиг юм. Гоё үг шиг юм. За тэр рүү бадэрч аав нөхчлэн гэдэг шүү дээ. Тийм учраас одоо юм болов Ванган бол аюул маш сайн бодож ирж энэ зохиолыг бичсэн байхгүй. Тэр ээжийн асуудал, аавын асуудал, Цэрмаагийн асуудал, тэр Максрын асуудал тэгээ тэр дунд чимэд одоо өөрийгөө олох гээд явж ирсэн шүү дээ. Тийм. Тэгээд өөрийгөө олох гээд гэж ерөнхийдөө тэгээд одоо өөрийнхөө төлөө өөрийгөө олно гэдэг чинь өөрийнхөө төлөө явна гэсэн үг шүү дээ. Тий, өөрийгөө одоо бүтээн гэсэн үг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө одоо бичиг сураад тэгээд өөрийгөө бичиг бүсгтэй хүн болгож байгаа шүү дээ. Тэгээд цаашаага зөвхөн одоо өөрийнхөө төлөө явах биш. Хүүхдүүдийг бичиг бүсгтэй болоод багш болоход хүүхдүүдийн төлөө явж байгаа байхгүй. Залуу үеийн төлөө явж байгаа байхгүй. Тэгэж явж итэл нөгөө 32 он ч болоод бослого дэгдээд тэгээд хиний чинь бүр нэг сурагчийн бодож аваад гүрсэд нөгөө эсрэгдөр тийм одоо муухай дүр тэгээд одоо чимдийн толгойд том turning point болж байгаа байхгүй. Зүгээр хүн одоо би те ингээд багшуулаад ард түмний одоо өөр хөлтийг чигсэхтэй болгоод ингээд яваад ингээд явандаа гэж хэлсэн энэ бас хангалтгүй юм байна. Яг л бүтггүй нөхдүүд ажил нураах юм байна. Гэт одоо чимэд улс орноо бодож эхэлж байгаа байхгүй. Улс орны төлөө явах болохгүй юм байна. Өөрийнхөө төлөө явж
хангалттай болоод бусад хүмүүсийн төлөө, залуучуудын төлөө явж хангалттай болоод одоо улсын төлөө явах тийм одоо хүн болж эхэлж байгаа байхгүй. Нөгөө талд гөрсөд бол мэдээж нөгөө феодал ноён баян учраас шинжилэлд ирэхэд хуучууд чинь нөгөө баячууд чинь шинжилгээг дийлэхгүй, шинжилэлт дургу. Тиймээс өнөөдөр чинь нөгөө манай энэ дээгүүр байгаа манай одоо мундаг гэдэг байгаа хүмүүс дандаа өвгдээд, дандаа хуучны юм ярина, дандаа мухар сүсэг ярина, дандаа тийм үү, ста уламжлал, ста зам заншил, эцэг өвгд мөгд гэж дандаа хуучны юм ярьж байгаа шүү дээ. Ямар нэгэн шинжилгээг тийм өсөхгүй шүү дээ. Тэр байтугай одоо нэг мундаг сүрхийгээд байдаг тийм үү, арчил мурчил гэдэг нөхдүүд нь хөтлөө битүү мухар сүсэг байж шүү дээ. Шинжилгээг өсөхгүй шүү дээ. Энэ улс орныг хөгжүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Сайхан та асуудал нэгт яагаад гэхгүй нь уул нь улс орыг хөгжөөд явбал хэрэгтэй байгаад байдаг тий. Хуучин нөгөө хөрөнгөтэй ганцаараа дүр мөнгөтэй одоо яах энийгээ сайхан хийж байгаа л явъя гэж байна шүү дээ. Тийм. Шинжилэл гэдэг чинь тэр хүмүүсийг шинжилнэ шүү дээ. Наад мөнгөө ард түмтэйгийнхаа сайн сайхан зориул. Хүний хүүхдүүдийг сургахад нь тийм үү сан байгуул. Юу гэдэг юм? Манай ямар ч ерөнхийлөгч байсан хүн, ерөнхий сайд байсан хүн, энэ том компани, том боссууд тийм үү ард түмний хүүхдийг гадагшаа сургуульд явуулдаг сангууд байгуулахгүй шүү дээ. Өөрийнхөө хүүхдийг явуулж шүү дээ. Тийм. Тэр шинжилэл гэдэг чинь тийм үү? Нөгөө тэгшэрх ярина. Хүн хүндээ туслана. Тийм үү? Хувьдаа мөнгөтэй ингээд суугаад авахгүй шүү. Эсвэл мөнгө хулгайлаад Америк руу зүхтаагаад авахгүй шүү. Эдний чинь шалгана шүү дээ. Эдний чинь засаж янзлна шүү дээ. Тэр эдний чинь тэрэнд юу гэж тэр дуртай авах юм? Яагаад энэ баячууд энэ феодлууд чинь социализм ярих, тэгшэрх ярихад дургу байгаа гэдэг тэр байхгүй. Эрхчлөөнд бүр дургу байхгүй тэр чинь. Яг л эрхчлөө гэдэг чинь сонгох эрхчлөө шүү дээ. Тэгээ сонгох эрхчлөө чинь 10 жилийн сургууль, хувийн сургууль байж болохгүй гэж байгаа шүү дээ. Мөнгөгүй хүүхэд тэд эрхчлөө байхгүй шүү дээ. Тэгэхээр боловсрол үнэгүй байх хэрэгтэй байхгүй юу? За эдгээр ч бүгдээр уурлаа шүү дээ. Хувийн сургуулиудыг одоо хаана бүгдийг нь улсын сургууль болгоё. Одоо тэгэл баячууд уурлаа шүү дээ. Тэгвэл ч мөнгө хийж байгаа юм чинь. Тийм. Шинжилэл дургуй шүү дээ. Тэгээд яг гол нь яг тэгээд 32 он болж байгаа. Тэгээ 32 оны асуудал бол юу л да? Хоёр том асуудал гарч ирж байгаа. Одоо тэр нөгөө хөрсдийн аав ноён байгаа шүү дээ. Тий. Тэр ноён чинь бол цаана манжийн ноёнтой худалдаа 8 хийдэг хүн баггүй юу? Тий. Өөрийнхөө тэр олон хон ямааныхаа арьс ус ноосыг цуглуулад тэгээд улаастаа явдаг, ховд явдаг. Хамгийн хэрмэн дээр очдог, сангийн хот дээр очдог. Тэгээд зараад тэр их гэртээ баян тансаг, хууцас сунартай, эд тогшилтой байгаад байна шүү дээ. Тэр чинь манжиас л авсан юмнууд аахгүй. Чимэд бол хөдсөн дээлтэй байдаг шүү дээ. Тий. Гөрсдийн хүүхд бол торгон дээлтэй байгаа шүү дээ. Тэр чинь манжиас л авсан торгох шүү дээ. Яг л өнөөдөртэй л адилхан баггүй. Ирээ яваал аваад ирдэгтэй л адилхан баггүй. Ирэнгүүгээр Монгол улс юу наадмаар дээл өмсч чадахгүй шүү дээ. Тэр чинь юусо 100 жилийн өмнөх юм чи яг өөрөө байж байгаа байхгүй. Харин би тэрийг фильм үзчихээ тэгээд 60-аар 32-ын дүр байдлыг хараас 21-оос 32 тэг гайхсан л тэг яг орчин үе яг одоогийн Монголын нөгөө дүр төрхөд харагдаад идэг тэр дөрүүдээрээ хүртэл. Тэгээд цаана манжийн феодлууд байгаа байхгүй. Манж гэдэг том тэр өөрөөсөө кино фильмээр нэг гарч ирээгүй. Явандаа нэг гарч ирэх ёстой. Одоо тэр манж нарын үр дагавар бүх юунууд чинь бол Монгол улсыг бас нөгөө талдаа аягүй хэрэгтэй байхгүй. Тэс боловсролтой байж шүү дээ. Сүрхий байж шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр маш их бодох ёстой. Тэр бол бид нар нөгөө талдаа нөгөө лам нар байгаа шүү дээ. Тий. Үзэж байгаа. Яагаад 32 он чи эсвэл яг бүх хүүхдүүд танхимд ороод бичиг бүсэг сураад соёлд иргэн болох гэсэн чинь лам нар чинь ганданд одоо шав болох хүүхэд алгаа. Тийм үү? Болооч гэж байгаа шүү дээ. Тэгээд эсрэг үзэж байгаа шүү дээ.
Та нар сүм хийдтэй тийм үү? Шав хүүхдүүд байхгүй. Шав хүүхэд байхгүй байна гэж нөгөө будаа агшаах хүүхэд байхгүй, мод хаглах хүүхэд байхгүй, нуруунд массаж хийх хүүхэд байхгүй, гурил зурах хүүхэд байхгүй. Ерөнхийдөө шав гэдэг чинь зарцал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бүх хүүхдүүдийн эрэгтэй эмэгтэй тэр хүүхдүүд эмэгтэй хүүхдүүд үл хичээл сургуульд орж гэлж байгаа шүү. Тийм ч 30-аад он шүү дээ. 10-ны орнуудад Америкт ч гэсэн тийм юу байгаагүй шүү. Эмэгтэйчүүд тийм их хэрэгтэй байгаагүй шүү. Сүүлд тэгш хэрэгтэй болсон. Тэгэхээр эмэгтэйчүүдийн тэгш ирэх феминизм маш их эрт орж ирсэн байгаа байхгүй Монголд. Тийм үү те. Нэг ангид сууж байгаа байхгүй. Тий. Герман ч гэсэн эмэгтэй хүүхдүүдийн чинь сургуульд оруулах бас сүүлд л байсан шүү дээ. Европч сүүлд шүү. Швейцар бол бүр байхгүй шүү дээ. Тийм сүүлд шүү дээ. Тэр Монголын өнөөдрийн феминистүүд өөрсдөө бас жоохон бахархалтай байх хэрэгтэй байна. Монгол орнд бол хаа байсан 30-аад онд феминизм эхэлсэн байсан. Эмэгтэйчүүд тэгшэрхтэй байсан. Мэдээж нөгөө талдаа нөгөө гүрсэд цэрмаг авгаа болох гэж тийм үү хүчээр авч байгаа. Тий. Тэрийг цэрмаа эсэргүүцэж байна гэдэг чинь аюу сайн байхгүй. Шууд бууж өгöl за одоо зон заршил ёс журам гэл ингээд тийм үү хайгаад булчигаад тэр баяны үедээ суучвал гой брэндээ хувц өмсөн American Express картаа болно гэд явахгүй шүү дээ. Тийм үү мөнгө төгрөгөнд нь тийм үү хулгасан царилахгүй шүү дээ. Хайртай үнтэйгээ л сон гэж шүү дээ. Мөнгөдөө би суухгүй, хүнтэй би суун гэж шүү дээ. Гүрстэй сууж мөнгөдөө сууж байгаа байхгүй. Бид баяр тийм үү? Бид ороотой сууж байгаа байхгүй. Чимэгтэй суун гэдэг чинь лав хайртай үнтэйгээ суун. Хайртай үнтэйгээ суун гэдэг чинь ад шаргал шүү дээ. Мөнгө ад шаргал авчрахгүй шүү дээ. Хүн л ад шаргал авчрна шүү дээ. Одоо ч тэгээд яг эсэргээрээ л шүү дээ. Йоо, ард тэгэл 100 жилийн өмнө атчихсан феодалын нийгэм гэж би хэлээд байгаа шүү дээ. Бид нар теста уучлаа. Зүгээр нэг брендийн гар утас бариад брендийн утаснууд өмсөд тэгээд Японоос авчирсан баахан машинуудаа унж тахилдаад тэр өгчлөө гэдэг байгаа байхгүй. Хөөрхөн байгаа биз? Тэгээ ямар ч утгагүй нэг баахан хувийн 10 жилийн сургуулиудтай. Тэр бол одоо утгаа алдаж гин үү юу чи. Бол болгоны сургууль Монгол төлөвлөгч шиг. Ичмэр байхгүй. Дэлхийд одоо ийм хэлүүлэлт стандарт тийм үү? Гэхдээ та нар яасан хэнийг мэл гин. Цэцэрлэг нь юу л хувийн цэцэрлэг. Хувийн цэцэрлэгний үйл амар олон сая төгрөгийн төлбөртэй тэр. За ингээд хоёр том асуудал гарч ирж байгаа байхгүй юу? 32 он бол нэгдүгээр манжаас гаралтай Монгол ноёдын бүх хуучин эрх мэдэл засаг одоо юу байдгийг засаглал одоо юу байдгийг нөгөө богдын тийм үү тэр бүх юугаа авч үлдсэн хар феодлууд намнар сүм хийдэ авч үлдсэн намнар чинь тэр үед чи одоо ясын мал энтэйгээ маш их мэлтэй баян байлаа шүү дээ намнар баян шүү дээ өнөөдөр ч гэсэн тэгэл тарган бүдүүл намнар баяжаад явж л байна шүү дээ ямар ч ялгаа. За тэгэл намнар бол сүм хийдэг хүүхдүүд боллоо шавнаргүй боллоо тийм байхгүй шүү. Тэгэл зөрчил үсэж шүү дээ. Энэ чинь маш энгийн байхгүй юу? Танхимууд руу хүүхдүүд яваад байна. Бол зогсоод сүм рүү явал гэж байгаа шүү дээ. За ингээд шинэ хуучин хоёр яаж юм? Зөрчилдөөд клэш болж шүү дээ. Мөргөлдөж шүү. За тэгэхэд энийг чинь юу гэж хэлдэг вэ? Иргэний дан гэж хэлдэг байна. 32 он бол иргэний дан байна. Тэр чинь чимд нео хэлж байгаа шүү дээ. Би одоо хичээл заадаг, бичиг үсэг заадаг багш хүн одоо буу барих ажил гарч байна. Яг бол энэ улсын төлөө явахаас өөр. Тий. Монгол улсын төлөө. Тэгэд иргэний дан болсон байхгүй. Тэгэд иргэний дайныгаа өнөөдөр бид нар чинь ламнарыг хэлмэгдүүлсэн гэдэг байгаа байхгүй. Тэгээд нөгөө алуулсан багш нарыг одоо тэгээ яах гэдэг. Тэд нар хэлмэгдүүлсэн. Тийм. Тэгэхээр чинь ерөнхийдөө энэ нөгөө хэлмэгдэл гэдэг элүүд төв янз бүрийн модог бол дахин харж нөгөө ревизион гэдэг шүү дээ. Харин тий. Тэгэж ярихаас өөр аргагүй болсон байна. Гэхдээ тэр тал сайн энэ тал муу гэдгээр биш. Одоо ч нэг хэсэг скватер сайн бодоо муу байсан. Одоо бодоо сайн скватер муу болцсон. Буцаа скватер сайн гэдэг. Эний чинь ярих л хэрэгтэй байхгүй.
Тэгээ бид ч нөгөө түүх гэсэн ойлголт байхгүй. Түүхийн ном байхгүй. Түүхч байхгүй юм орж юм хэцүү байхгүй. Түүх ярихаараа дандаа үлгэр яриад байдаг. Өөрийнхөө зохиосон үлгэрийг энэ тэндээс гачин болж үсчихэд тий. Тэгээд эцэг бүгд 860 жил 1000 жил ч гэсэн гачин юм яриад байдаг. Энэ ч тийм байхгүй. Монгол улсыг одоо миний хойдолд байгаа газрын зураг дээр байгаа. Энэ Монгол улс хэрхэн үүссэн тэр түүх чинь бид нар ч байгаа. Тэрэн дээр чинь өнөөдрийн амьдрал суурилж байгаа байхгүй. Гэнж Монгол улс үүсэж байгаа шүү дээ. Тэгээд гачин үлгэр яриа тийм үү? Миний газар нутгаас бурхан гуйсан ч битээ өг энэ гэдэг. Тэр чинь энэ дэлхий чинь бурханы бүтээл шүү дээ. Бүтээгчээс нь одоо харуулах юм айш идэж одоо тийм тэнэг юм ярьдаг байхгүй. Өөгдөөцсөн үлдээсэн газар нутгаас тэрэнд ямар ч хамаагүй. 45 он дэлхийн хахбар байнаас хойш дэлхийн энэ хил хязгааруудыг чинь тогтоогоод тэгээ Орос эд хоёр тийм үү энэ газар нутгаа тамар аваад одоо тэгээд бие дас улс болоо л гэж гуйсан шүү дээ. Гуйсан тийм. Тэгээ бидний өнөөдрийн байж байгаа буцаад феодалын нэгдэлчихсэн. За ноёдын асуудал бол энэ дээр их гарч ирж байгаа. Феодалуудын асуудал, ламны асуудал их гарч ирж байгаа. За тэгээ гурав дахь бас нэг том асуудал бол чимдэд одоо цаашид шинжилэл хийх одоо Монгол орны шинэ эвлүү шилжилтийн тэр бүх одоо үйл явц, үйл ажиллагаа шилжилт болох гэдэг шүү дээ. Transformation гэдэг англиар тийм. Transformation явагдах гэдэг шүү дээ. Шилжилт явагдах гэдэг шүү дээ. Тэгээ энэ гурав дахь бас нэг саад нь юу байсан гэхээр бас яг ардууд өөрснөө бас жоохон үнэмшихгүй жоохон айгаад байгаа байхгүй. Яна. Тийм. Янда зөв юм хийж байгаа хүүхдээ сургуульд оруулаад. Тийм. Тэгэнгүүт л чимэж хэлж байгаа шүү. Наад хүүхд чинь ирээдүйд тийм үү? Том болсон оноо танд гомдсон шүү. Танд муухай арай шүү. Танд ахсан шүү. Амаг эрдэм мэдлэгтэй болгоод өгчихгүй яваа гэдэг. Харин тийм. Тэгэхээр өнөөдрийн ээж аавд бол чимгийн одоо ээж аавд, цэрмаагийн ээж аавд хүүхдүүдээ хүрстийн араас оруулж болохгүй. Мөнгө төгрөг хөөсөн нэг юм балаа юмнууд болж болохгүй. Планик Америк яваад зарим нь ерөөхдөө 3-4 сараар алга болчиход сургууль төгссөн гэсэн дипломтой өгөөд ирж чадчих. Жинхэнэ диплом авах үйл 4-5 жил хэрэгтэй шүү дээ. Тэгээд явахгүй. Тийм. Тэгээд тэр л одоо өнөөдөр чухал болчиход байгаа. Тийм. Ер нь өнөөдрийн Монголын ээж аав нар тийм үү? Үр хөвгтөө мэдлэг боловсрол зориулаа. Чөлөөтэй байлгаа. Тэрэнд одоо бити зовхон тоочоо. Бити хүүхдүүдтэйгээ мөнгөөр энэ хувийн сургуулиуч хүүхдүүдтэйгээ мөнгө яриад байгаа юм. Бити хүүхдүүдтэйгээ мөнгөөр энэ шиг муухай заваа байх. За тэгээ бити хүүхдүүдтэйгээ алтан мөнгөөр. Тийм. Энэ шиг заваа юм байх. Ийм гурван сэдв бити хүүхдүүдтэйгээ яриа. Хайсан бол бөө бити яриа, мохорс бити яриа. Тий. Ээж нар лам бити яриа хүүхдүүдтэйгээ. Охинтойгоо бити лам бэр. Тэгээ лам нар руу бити охиноо дагуулад очоо. Бити тийшээ уйлралдаа дээ. Охиноо одоо тэгээ ламд авчид өгч штэ. За бөөрөө одоо тэгээ хүүгээ авчид өгчих. Нөгөө бөөнөр нь харангуудаа танаа хүү чи онцгой хүү байна. Энд чи бөөгийн утгатай хүү штэ. Чи бөө болохгүй байж штэ гэл. Тэгээ солиор болчих штэ. Энэ муу мухагаас одоо би 5 муу мухаа ярьлаа штэ. Феодлоо энэ баяжуу дээгүрх феодлуудын муу мухаа. Тэгээ эднэрийн чинь хөрөнгө чинь байж штэ. Юм хийж бүтээж үүссэн хөрөнгөнүүд биш аахгүй. Зүгээр бэлэн социализмыг ховчлаад бэлэн уул уурхайг тийм үү ховчлаад тэгээ тэрүүгээрээ баяжсан хүмүүс байгаа. Их юм бүтээсэн хүмүүс биш аахгүй. Тэр нөгөө капиталист орнуудын бүтээгээд баян болсон хүмүүс биш аахгүй. Тийм. Хоёрт нь энэ юунуудын тухай бити яриа. Хүүхдүүдтэйгээ мөнгө төгрөгтэй яриач. Гуравт нь алтан бити яриач. Дөрөвт нь өө бити яриач. Тавд нь лам бити яриач. Энэ хүүхдүүдтэй хүүхдүүдтэй бити яриа. Чин зовлон л хүүхдүүдтэй бити яриа. Зүгээрээ л гэж сууж байгаа шүү дээ. Дайжгүй болгоно гэж сууж байгаа шүү дээ. Тийм ээжүүд одоо өнөөдөр хэрэгтэй биш шүү дээ. Аанар бол яах вэ тэгэл. Мөнгө өгвөл сайн биз, мөнгө өгөхгүй бол тэгэл явуулах хэрэгтэй. Тэгээд нөгөө 13 4 нас 14 5 нас хүрээд ирэхэд
эрэгтэй хүүхдүүдэд аав гологдоод эхэлдэг байхгүй. Тэгэхээс өөр арга байхгүй. Тэр нь ч зөв. Тийм. Энэ ч нэг буруу юм биш. Ядуул аавгаа өөр аавтай харьцуулахаар илүү тэр аавыг дахиад харьцуулахад илүү энийг ч аавс илүү хаана газар байж таар. Тэр өдөө бүх насаараа гологдсон аавтайгаа явах асуудал гарч байгаа байхгүй. 14 тавтаад гологдоод тэгэл одоо. Ээж нар бол тийм учраас аав нар бол ерөнхийдөө хүүхдүүдийн хэн төр авид ирвэл баярлах хэрэгтэй. Хэн төр ажиж бодоод тэгэл биш. Гангаа хийдэг юм уу, чондоо явд юм уу, покро тоглолт юм уу тэгээд одоо явж тийм. Эсвэл тэгэл машин бариад жолооч хийгээл. За ээж нар бол яах ёстой вэ? Ямар ч үед одоо тий нөхөртөө эхнэртээ одоо юу гэдгийг залуу одоо юу гэдгийг хүүхдүүдээ ороод ирэхэд mesela хоолтой сууж байна. Тэгэл болоо. Тэгвэл тийм Монголын залуу үе шинэ үеийнхэн одоо өстой хүн болоход тийм боломжтой. Тэр эрхчлэл хэрэгтэй. Аавын тэр хийхгүй зүудрээс хурдан гарах хэрэгтэй. Эрэгтэй хүүхдүүд бол аав болох гай. Ээжийн одоо тэр мухай тарих угаалтаас огтуд мултрах хэрэгтэй. Тэр өвчин зовлон ярьсан, мухар цусаг ярьсан, мөнгө төр алтан энийг ярьсан тийм үү? Тийм шигтгээтэй, шигтгээгүй юм. Добайгаас авчирсан хямдхан. Оо яг. За аав нар бол одоо тэгээ солиороод одоо энэ наадмаар солиор шүү. Бүгдээрээ морь унчих уян шүү дээ. Тэг өөр тийм үү? Ичд байхгүй. Өөрхий нэг бэлэн сайхан морийг тэгэл өөрхий зовоон шүү дээ одоо. Хаваржингаа зовоолаа шүү дээ. Нүдэндээ хаал үргэ 10 жилийн хүүхдүүд зузаан авц үсэн өрөө багалчихсныг морин дээр ингэчихсэн тийм үү? Морь гэж идэг байхгүй. Хагас сайн орон дээр гитчихсэн ширээний ард сууцсан хичээл номоо хийж явах хэвээр хүүхд чинь өрхий морин дээр ингэсэн даарчихсан. Аав нь араас нь дулаахан жипэн дотроос уучсан. Гүй энэ үсэг зоо амьдрал шүү. Одоо тэгээд наад марч одоо солиор ш нөгөө мордуудаа оруулдаг. Тэгээ нөгөө их хурлын гишүүн нөгөө феодлуудын морил уралдаг шүү дээ. Тий. Хүүхдүүд очиж аав феодлын аавынхаа морийг уралдахыг очиж харах байлгүй. Тэгээд тэд нар чи гөрсдөг чи нөгөө их хурлын гишүүн гөрсдөг чи яах вэ нөгөө феодлын аавындаа одоо энэ богд уулыг тойроод бүгдээрээ байшин хашаатай байгаа шүү дээ. Бүгчгсэн тэндээ бүгцэн юундаа баах юм хулгайлж аваад бүгчгсэн. Өндөр цалинтай төрийн алхан тушаад удаад зөвлөхөөр очичихсан нөхдөд яж байгаа шүү дээ. Бүгшүү чи бүгдээр зөвдөх болчихсон юм билээ. Тэгээ шатар тоглоо. Тэгээ тэд нар дээрээ нэг очиж салхинд гардаг гөрсдүүд тэд нар тэгээд байж идэг. Монголын нийгэм бол амар тийм ийм токсик байхгүй юу? Тийм. Улс төрийн чинь токсик, өвгчүүд нь чинь токсик. Тийм. Тэгэхээр одоо ийм одоо сайн маш их ярих сэдвтэй фильм Ван гэж кино зохиолчийг бол өнөөдөр бид нар ойлгох хэрэгтэй байхгүй юу? Энэ хүн бол ямар ёстой ганц зэрэгэл саруул ухаантай хүн байсан бэ? Тийм. Юу тэр монголчуудын саруул ухаан, феодал ухаантай байх чинь. Ганцхан саруул ухаантай хүн байж тээ. Тэр бол одоо ванган байж. Юу тэр данзаа авч ямарч нэг чинь балаа юмуд ярих. Юу тэр чай юм маань эрен чин бол ванганы хажууд та бацсан. Гайхамшигтай. Харин бүр энэ хийгдсэн кинонд бүр харин тий. Яг л маш их хүн төрөлхтний том сэдвүүдийг энэ кино filmд ярьж болж байгаа байна. Нийгмийн асуудал, хүний сэтгэл зүйн асуудал. харин тий. Хүн өөрчлөгдөх гэж яаж их зүтгэдэг, хүний тэр эрхчлөө, өөрчлөгдөх эрхчлөө, арга гэрхний тэр гай болж байгаа, дараа болж байгаа. Нийгэм бус орн шилжилтийн үедээ ямар хэцүү байдаг. Энэ тэндээс дайсанд гараад ирж байгаа шүү дээ. Овоо нэг сайхан сургуулаа байгуулад
овоо нэг сайхан хичээл эхлээд ингээ сайхан болж ирсэн чинь та нарын ажил бүтэмжтэй байна уу гэж түрээд ирж байгаа шүү дээ. Ингээс та нар та нарын ажлыг бүтэмжтэй байлгахгүй шүү гэдээ ороод ирж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө Тий. ажидөө харцлоо. Тий. Тэгээд нөгөө тал тэр тийм үү хувилдсан, найрсан, бялдуучилсан нөхдүүдийн бөөгнөр Амар харуулж илээ тий. амар шүү. За дараагийнх ч нөгөө хэм байгаа шүү дээ. Дараагийн кино фильм эний чинь хоёрдугаар анги байгаа байхгүй юу? За. Тэрэн дээр одоо бас нэлээмэр манганы чинь тэрний дараа хүний мөргөд байгаа шүү дээ. Хоёрдугаар анги хоёлаа ярина. За тэгээд эндээс ерөнхийдөө социализм гарч ирнэ. Ер нь социализм гэж бид нар юу яриад байгаа? Юу эйсэн? Тэг нэг тал одоо тэгэл дарангуйлал байсан, одоо тэгэл харахгүй байсан, одоо тэгэл годомжлол гараад ирэхээр бууд жалчих гад идэг байсан. Тэгвэл хоёр дээр гоё бүрээ тодорхой. Яг энийг үлж байхдаа яг тэр нөгөө социализм эхлэл үе орж ижсэн шүү дээ. Яг л шилжиж хэлэх гээд байгаа байхгүй юу? Тийм хэлэх гээд юу саадуулж гинөө. Тий. Тэрийг харуулж байгаа байхгүй юу? Одоо тэгээд тэрийг асуудлыг шийдэж шүү дээ. Яг. Тэгээд одоо иргэний дайн болж байгаа шүү дээ. Тий. Иргэний дайны дараа Монгол улс одоо нэг жоохон амьсгаа авч байгаа байхгүй юу? За одоо шинэ үе рүү явах нэг тийм одоо шинэ Монгол гэж гадуур дүүрэн байгууллагууд байна шүү дээ. Тэд нар чинь бол хөөхөн амтан хуучин Монголоо мэдэхгүй нэг шинэ Монгол гэж өөрснөө нэрлээд. Тэр үе чинь шинэ Монгол төрөх гээд байна шүү дээ. Тийм бай. Тийм яг төрөх гээд байгаа байхгүй шинэ Монгол. Өнөөдрийн одоо тийм үү энэ байшин барилга төрөх гээд байна шүү дээ. Тэгээд яг энийг үдчих дараа нийгэмд мэдээж гайгүй хүмүүс байгаа шүү дээ. Гөрстүүдээс өөр. Ягаа. Тэн дээр яг дараа чи одоо ингээд нэгдүгээр фильмийг дуусчих би хоёрдугаар анги байгааг мэдээг байхгүй. Тэгчээд одоо ч яг яах вэ? Та нарын үе шүү дээ. Та нар Gen Z-нүүд бол юу ч мэдэхгүй байхгүй юу? Тийм ээ. Би бол ер нь Холливуд л энэ дэлхий дээр байдаг өөр юу ч байдгүй л гэж бодлоо. Тийм. Холливуд дуусаа. Америк дуусаа. Трамп дуусаа. NBA дуусаа. Нэг тэгж тавиад нөгөө нэг хин тэр кино найруулагч байгаа шүү дээ. Тэдрийгээ яриад тэгэл дуусаа. Тэгээд энэ дээр над дээр нөгөө би тэрийг яг бүр тэгж орчуулсан хэсгийг мэдгүй нөө хоёр Германы нэг текстсэн да. Тэн дээр нөгөө монголчууд хоёр ярьж байгаа шүү дээ. Макс хоёр үлээ. Нөгөө Рудольф билүү те? Рудольф байлуу тиймсэн. Тэр хоёрын яриа байгаа шүү дээ. Тэг Герман дээр би бол жоохон сонссон л доо яг юу харин тий. Атлан шуумн жоохон сонсогдоод тэгтээ нөгөө монгол хэл рүү болохоор нөгөө орчуулга нь бас яг зүү явс гэдгийг мэдгүй болохоор яг герман дээр нь сонсч үзмээр надад Герман тийм монголоор бол хөрхий их л тийм юу очилсан байдаг. Яг та бид ер нь бол марч нөгөө нэг юу жоох орчоод байдаг шүү дээ. Өөрснөгөө нөгөө нэг муулсан юмыг ерөөс орчуулдаг байхгүй юу? Тийм үү. Муулж байгаагийн өөрснөгөө сайлуулж байгаа болгоод орчуулчихдаг байхгүй юу? Энэ орн бүтэхгүй л гэдэг байгаа шүү дээ. Харин тэгээд байгаа шүү. Ийм байдлаас яаж тийм үү соёлтой, сургуультай, цэцэрлэгтэй 10 жилдээ их сургуультай ийм улс орн тийм үү энэ тэмээнээс бүтэх юм бэ? Тийм жигдэн тэмээл харагдаж шүү дээ. Тэг амтнаас илүү хүн амтай өөр нь ялгаа нэг хадгаа нөгөө нэг хадагшаага өстэй нэг нь дотгошаага өстэй л гэдэг шүү дээ. За тэгээд тэр чин Германы зөв. Гэтэл Герман нэг энийг хөрхийг мэдэхгүй байхгүй юу? Боломжгүй. Тэр чин одоо хүний мөрдөр гарч ирдэг байхгүй юу? Харин яг нэг л та нөгөө Германы Рудольфи ярьж болохоор үнэн бол Макс ч болохоор арай жоохон нөгөө нэг Монгол тал руугаа яриад идэг шүү дээ. Макс бол яг хөрхий юу дөрөл байхгүй юу? Яг одоо бас л нэг сайн муу хоёр дөрөл байгаа байхгүй юу? Нэг нь бүтэн гэдэг, нөгөөд нь бүтэхгүй гэдэг. Тий. Тэгээд тэр чин тэгээд хэлдэг ш нөгөө Макс бид нар нөгөө газрын баялагийг нь аваад ингээд Герман нэг компани газрын баялагийг нь аваад явах гэж байгаа гэдэг энэ хөргөнд мэддэг бол нэг тим эсцэн явдаг штэ. Тэгээд тэгвэл одоо их харахаар Америк шүтээ чинь одоо оюутнуудаас юу гаргаж яваад хаашаа юу авч яваад байгааг хэн ч мэдэхгүй байгаа штэ. Тий. Ороод үзье гэхээр үзүүлэхгүй гэж байгаа штэ. Яг ялгаагүй бид нар бас тэгж чаддаг байна. Өнөөдрийн оюут толгой байхгүй. Тийм.
Тэгээ тэр хоёр текстэнтэй тэрийг харсан юм байна. Өө тэр нэг хүүхд залуучдын парк чинь социализмын дотор айгүй гоё стадионтой байсан байхгүй юу? Аа. Хөл мөсгөлдөөгөөд танкигаар гулгадаг, мөсөн гулгууртай. Зун болохоор гүүж барьж хөлбөмбөг энэ төр тоглодог гоё стадион байсан байхгүй юу? Тэгс чи тэрийг нураагаад чи паркаар нэг явж үзээрэй. Тэрийг нураагаад зүгээр юм шорон овоо болгоцсон баг. Тэгээ ногоон зүлгэж тарчихсан. Тэгээд гарч явсан чинь үүднийх нь хэсэгт Рио Тинтогийн юугаар тусламж санхүүжилтээр энэ паркийг Тий. тогтож байгаа хүн. Гэхдээ нураачаад Рио Тинтогийн тусламжтайгаар нураасан байлээ шүү дээ. Юу босгох. Тэгээд баахан ногоон зүлэг. Хайр сайхан стадион. Энэ залуу үе чинь спорт гэж булчин ширүүс нь хөгжих хэрэгтэй байна шүү дээ. Спорт хийхгүй булчин ширүүс нь хөгжих болохоор ханиад өвчдөг, янз бүрийн өвчин хурдан тусчдаг. Нөгөө ээжийн дагуулаа тэгээд ашиолын хэд гараад авчдаг. Эсвэл бүх эмэгтэй эрэгтэй хүүхдүүд чинь одоо тийм 18 настай охид хүүхд бүгдээрээ спорт хийж явах хэрэгтэй байхгүй. Зүгээр нэг 3 4 охин талбай дээр сакс тоглох биш. 3 4 сакс тоглохын төлөө өө юм болчих шүү дээ. Улсаараа бүх залуу охтууд сакс тоглох хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд яг нөгөө нэг спортоор хичээл нэгээр одоо нэг нийтлэг ойлголт нэг жимд очил нэг төмөр өргөөл амар том болчиход байгаа нөгөө тань тиймэрхүү ойлголтоо төчөө урнаас ирүүл байх хэрэгтэй хөдөлгөөнтэй. Тэгэл нэгнийхээ хөлсийг үнэртэл хөлс үнэртсэн юм болж байгаа шүү дээ дотор чинь. Тэгээд битүү хөлс. Чи хажуугаар зүгээр нэг өнгөрч үзээрэй. Үнэр танаар гэж авах юм байхгүй. Тэгэл хөлс гэдэг чинь хэр гэсэн үг. Хэр гэдэг чинь цаашаага янз бүрийн юм хүн гаргадаг нүкс өвний үнрүүд хүртэл олд биш шүү дээ. Тий. Заа. Энэ сарга агаарт хүрэх шүү дээ. Агаарт хүрэхэд тэгээд одоо нөгөө бордурдаад бүдэрч очих байдаг. Тий. Тэгэд энэ дээр бас нэг гарч ирсэн нөгөө магсар нөгөө асуудаг ш нөгөө чимэд нөгөө морой нөгөө морь авах гад нөгөө үн хэлцэл аваад байдаг штэ. Тэгэдсэн чинь нөгөө магсар асуудаг ш энэ баян хүн үү хоосон хүн үү гэдэг. Тэгэхээр тухайд бас ядуу хүн гэсэн ойлголт ядуу гэсэн үгний хэрэглэгддэг байсан уу? Эсвэл зүгээр хоосон гэдгээр ядуу гэдэг чинь ядуу гэдэг чинь зүгээр нэг үнэлгээл байхгүй юу? Тий. Одоо жишээлбэл тийм үү 10 сая доллартай хүний хажууд нэг 100 доллартай хүн одоо ядуу л байх л та. Эсвэл одоо хоосон гэж болохгүй ч тэр гэж одоо мэдэхгүй. Тэгэхээр яг тэр үед яг хоосон гэдэг нь бол яг сүүлд үүссэн л үг баг. Яг нэг 62 онд хийсэн учраас 62 оны юу яваад байгаа шүү. Хиллэг маш их яваад байгаа шүү. Тэр 21 онд бол ер нь Монгол хэл тийм ч их сүрхийг өгчсөн байгаагүй шүү. Тэр 62 оны нэлээд сүрхий болчихсон үеийн үгсийг бас хэрэглээд байгаа байхгүй. Тэр нь бас тэр баян хүн үү хоосон хүн үү гэж асуудаг бол 62 оны хэллэг болохоос биш. Тэр ардын өсгөлийн үеийн 21 оны хэллэг бол биш ээ. Аха. Тэгэд энэ дэр бас нөө тэмдэглэлийн кирилл үсгтэй болоод Монгол хэл чинь аягүй хөгжсөн байхгүй. Харин тийм. Европоос шинжлэх ухаан мэдлэг боловсрол орж ирээд тэгээд гадны Орос хэлнээс янз бүрийн номнууд орчуулад тэгээд бидний энэ хэл чинь аягүй сайн хөгжсөн гэх. 62 онд бол маш сайн хөгжсөн байгаа мэдгэдэд байгаа зү. Тийм. Хаагаа яг илэрхийлж байгаа шүү дээ. Богинохон товчхон. Тэгээд хурц илэрхийлж байгаа шүү дээ. Тийм намайг миний тийм надад итгэхгүй байгаа бол тэр хүүхдийг авчираад чамд харуулах уу гэж байгаа шүү дээ. Тийм цэрмаг хэлдэг тий. Цэрмагийн үгнүүд ямар гоё дурчхан, цомхон, хурц хэллэгтэй байна. Тийм. Тэгэд бас нэг ярих гэсэн юм юуны өмнө нөгөө хэлдэгч нөгөө Рудольф нь хэлдэг штэ. Зүрхэнд нь үндэсний үдлийн галыг нь ноцоож өгөх хэрэгтэй гэдэг. Тэмүүтээ монголчуудын нүдийг нь одоо хурц сулгах хэрэгтэй гэх тий. Тэр бол яг сүүл үссэн. Герман яриа л да. Тэр үндэстэн гэдэг бол яг тэр Европын дээрээс ирсэн да. Аха. Монголд бол гоё нэг тийж ярихдаггүйсэн. Үндэстэн ярих юм шаардлагагүй. Энэ ч юм олон ийм зөрчилтэй юм. Европч нь болохоор нөгөө Франц, Англи,
Тийм үү, Итали, Герман тэд нар чинь хоорондоо алдцдаг, үндэстэн гэдэг учраас тэнтэл өнцгөр үзэл их байгаа шүү дээ. Манайд бол өнцгөр нэг Аа. байд. Тэггүй шүү дээ. Аа. Тий. За окей. Good. Ингээд дуус хоёлоо. За тэгээд дараагийнх дээр явгаа. Тэгээ. Чи одоо үзэн шүү. Тэгээ. За. Баярлалаа. Юу л кино фильм ярилцлага нэг тэгээд фильм ярилцлага хоёроор эргээд болцъё. Баярлалаа. Баяртай.